COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. За өнөөдөр COP17-гийн 5 дахь өдөр дөнгөж эхлээд байна. Бид бүхэн яг одоо студид COP17-гийн ногоон бүс хариуцсан ахлах шинжээч Эрдэнэ Цалмыг ураад байна. Сайн байна уу та? Сайн байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр ногоон бүс маань яг COP17-гийн 2 дахь өдрөөс нээлттэй хийгээд маш олон одоо үйл ажиллагаанууд зэрэг явагдаж байна. Ер нь та ногоон бүсийн нөхцөл байдал ямар байна вэ? Талаар хэлж өгөөч. Тэгэхээр COP17 талуудын баг хурал маань одоо маш амжилттай үргэлжлэж байна. Тэгээд цэнхэр бүс, ногоон бүс гэдэг хоёр бүсд бол хуваагдсан зохион байгуулалтаа хийгээд явж байна. Цэнхэр бүсийн хувьд бол талуудын албан ёсны гэрээ хэлцээрүүд явагдаж байгаа бол ногоон бүс дээр бол бас сэдвчилсэн өдрүүдийн хүрээнд 481 арга хэмжээний бас төлөвлөлтөд хэлэлцэгдээд явж байна. Яг одоо энэ артлын хурлын цааланд манай өгөөдөд танхимд бол дэлхийн нойрны шагналтай бас ирээд өөрийнхөө туршлага мэдлэгүүдэд баацаад явж байна. Ер нь одоо ногоон бүсийн маань хүмүүсийн оролцоо хэр байна вэ? Тэгэхээр ногоон бүсүүд мэдээж иргэдэд нээлттэй бүс. Тэр утгаараа хүмүүсийн оролцоо бол маш өндөр байна. Эхний өдөр бол 11300 хүн ирсэн бол өчтөрийн байдлаар 13000 хүн ирж оролцсон байна. Тэгэхээр хүмүүсүүд маш ихээр ирж сонирхож оролцож байна. Мэдээж бид нар одоо тэгхчл бэлдсэн талбар ногоон бүсүүд иргэдэд нээлттэй хүн болгон яг дэлхийн хэмжээний одоо 1963 онд нүүбэд нэгдэн орсноос хойш Монгол болж байгаа хамгийн том арга хэмжээ гэж хэлж болно. Тэгэхээр энэ арга хэмжээний нэг хэсэг байж эндээс мэдлэг мэдээлэл сайжруулж хамтын ажиллагаа үргэлжлүүлэх өргөн боломжийг ногоон бүсээр нээж өгч байгаа онцлогтой гэж хэлж болно. Тэгээ та ногоон бүсэд нийтдээ 481 арга хэмжээ гэсэн тийм. Ийм их арга хэмжээ болж байна. Тэгэхээр манай иргэд маань алийг очиж сонирхох вэ, хизээ очих вэ гэдгээ ер нь хаанаас мэдээлэл авах хэрэгтэй вэ? Энэ талаар бас та хэлж өгөөч. Тэгээ нийтлэг асууж байгаа асуулт маань нэгдүгürt нь энэ байгаа дээр 481 арга хэмжээ гэдэг маань бол мэдээж энэ бол талуудын баг хурлын хүрээнд болгож байгаа хэлцүүлгүүд маш олон байгаа. 110 хэлцүүлэг явагдаж байгаа. За 150 төсөл танилцуулгын арга хэмжээнүүд бас болсон байна. За шилдэг туршлагууд дэлхийн 60 гаруй орноос ирж шилдэг туршлагууд бас танилцуулагдаж байна. Манай дотоодын эрдэмтэн судлаачдын бас шилдэг туршлагууд, судалгаанууд бас танилцуулагдаад явж байна. Үүнээс гадна та бүхэн харах юм бол манай соёлын тайзан дээр өдөр болгон 21 аймгийн тоглолтууд, манай театрууд сэдвчилсэн өдрүүдийнхээ хүрээнд бас бэлтгэсэн тоглолтуудаа хийгээд явж байна. Мөн дээр нь киноны нээлтүүд болж байгаа. Мөн иргэдэд маш сонирхолтой байгаа нь оройны бас концертууд, загварын шоунууд байгаа. Их мэтлэнгээр маш олон арга хэмжээнүүд байгаа. Энэ бүхнийг та бүхэн харахыг хүсэх юм бол COP17 гэсэн аппликейшнийг гар утсан дээрээ суулгаад тэгээд тухайн өдөр дээр ямар арга хэмжээ аль тахимдар болж байгаа юм гэдгийг хараад ирээд оролцох бүрэн боломжтой. Ялангуяа одоо манай хэлцүүлгүүд бол дэлхийн хэмжээний том эрдэмтэд судлаачид одоо үдэнгүүдэд танилцуулж байна. Хамтын ажиллагаагаа бий болгохоор ярилцж байна. Тэгэхээр яг өөрсдөө хүссэн сэдвийнхаа хүрээнд одоо тухайн одоо дэлхийн хэмжээний эрдэмтдтэй саналаа солилцож хамтын ажиллагаа үргэлжлүүлэх талбарыг бий болгож өгч байна. Тийм тэр бас ногоон бүс рүү яаж ирэх юм бэ гэд бас бодож байгаа хүмүүс бас их байгаа хэл та. Одоо нөгөө автобус нь ногоон бүс дээр зогсохгүй цэнхэр бүс дээр зогсоод иржтэй гэх хүмүүс бол байна. Тэгэхээр та бас яг голын машины талаар яаж явж байгаа талаар бас илүү хэлж өгөөч. Тэгэхээр зохион байгуулалтын хувьд бол яг үндсэн цэцэрлэг түрээлэн дээр бол ирээд үндсэн цэцэрлэг түрээлэнгээс наашаага 39 ширхэг гольф карт явж байгаа. Тэнд суугаад бол ирэх бүрэн боломжтой. Нэг дор бол 500-аас 800 хүн одоо тээвэрлэх хүчин чадалтай байгаа. Тэгэхээр иргэдийн нийтлэг мэдэхгүй байгаа зүйл нь манай нөгөө цэнгэр бүс дээр хойдлын хаалган дээр ирээд эндээс наашаа орох гэж бас их оролдож байгаа. Яг цэнгэр бүс дээр бол албан ёсны мандаттай хүмүүс маань нэвтэж ордог бол ногоон бүс дээр цэцэрлэг түрээлэнгээс наашаага шууд дамжиж ирээд энэ ногоон бүсийнхаа уртлын хаалган дээр ирээд мандат аваад оролцох бүрэн боломжтой байдаг. Тийм өдөртөө дахиад сануулж хэлэхэд манай COP17-гийн Тэнгэр телевизийн шууд дамжуулж байгаа хэсэг маань ногоон бүсийн хэсэгт бол байршиж байгаа. За харин цэнхэр бүс рүү орохын тулд заавал мандаттай байж орно. Харин ногоон бүс нь болохоор хоёулаа тусдаа хаалгатай. Ногоон бүсээр бол та иргэний үнэлгээ үзүүлээд бүртгэл аваад ногоон бүсийн мандатыг аваад өөрчлөх боломжтой шүү. Тэгэхээр манайх бас яг энд байрлаж байгаа болохоор одоо яг тайзан дээр юу болж ийн, яаж ийн гэж хараалгаа. Тэгэхээр яг өдөржингөөл ямар нэгэн байдлаар урлаг үзүүлбэр болоолох шиг харагдаж байна. Хүмүүс маш их хөл хөдөлгөөн ихтэй харагдаж байгаа. Таны ер нь өнгөрсөн 3 хоногийн байдлаар ногоон бүсийн талаар сэтгэл юу ямар байна? Мэдээж зохион байгуулагчийн зүгээс маш сэтгэл өндөр байгаа. Яг л ирсэн гадны зочид за дотоодын оролцогчид монголчууд маань бол ногоон бүс үнэхээр одоо олон улсын төвшөнд гой зохион байгуулагдаж байна гэдэг дээр маш олон одоо санал сэтгэлүүд хэлж байгаа. Тэр нь бол үнэхээр таатай байгаа. Дээр нь оролцогчдыг харахаар үнэхээр одоо бас ингээд өөрсдийнхөө хүссэн төвшөнд хамтын ажиллагаануудаа хэрэгжүүлээд бас тодорхой санхүүжилтуудыг олоод явж байна. Одоо шилбэл ногоон бүс дээр 2 сая гаруй долларын одоо гэрээ хэлцэрэг бас ингээ явагдсан байгаа үр дүнтэй байна. Тэгэхээр энд бол нэгдүгээрт нь дэлхийн хэмжээний мэдлэг туршлагуудыг олж авч байна. Хоёрдугаарт нь хамтын ажиллагаа өргөжүүлж байна. За гуравдугаарт нь түрүүний таны хэлсэнчлэн одоо энэ манай соёлын
үзүүлбэрүүд үнэхээр одоо хүмүүсийн сэтгэл хөдлсөн үзүүлбэрүүд байгаа. Манай аймагуд бүр маш их одоо сэтгэл гаргаж бэлдсэн байдал нь харагдаж байна. Яг КОП зориулсан одоо урлагийн соёлын арга хэмжээнүүдийг бэлтгэсэн байна. Мөн дээр ногоон бүсэд одоо цэнгэр бүсээс ялгаатай байгаа бөгөөд онцлог зүйл нь гэх юм бол Монголын одоо уламжлалт байгаль хамгааллын мэдлэг нүүдэлчин ахуй соёлыг бүрэн харуулсан одоо соёлын бит болон бит бус одоо үзүүлбэрүүд бас үзэсгэлэнгүүд үзүүлбэрүүд гарч байна. Мөн дээр нь одоо VR гэж ярьдаг одоо нөгөө технологиос суралцсан шийдлүүд бас маш их танилцуулж байна. Иргэд бол энийг үзээд маш их сэтгэл өндөр байна гэж ойлгож байгаа тийм. Тэгээ манай сурвалжлах багийнхан бас яг ногоон бүсийн дотор байгаа үзэсгэлэнгүүдээр бас явуулж манай үзэгчдэд мэдээлэл хүргэсэн байгаа. Тэгэхээр яг маш олон одоо малчид тий хувийн хөвшлийнхэн өөрсний хийсэн бүтээлүүдээ бас танилцуулж оролцож байгаа харагдсан. Шинэ технологиг бас танилцуулж байгаа харагдсан. Энэ дундаас 10 жилийн хүүхдүүд хүртэл өөрсдийнхөө уран амьсгалын өөрчлөлтөд хэрхэн тэмцэж байгаагаа танилцуулж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг бид нэр КОП 17-г Монгол Улсад зохион байгуулснараа зөвхөн уран амьсгалын асуудлыг ярихаас гадна эх орноо сурталчлах бас сайхан талбарын нэг нь ногоон бүс юм уу гэж бодож байна. Энэ талаар бас та ямар сэтгэлтэй вэ? Тэгэлгүй яг ногоон бүсүүд бидний нөгөө бэлдсэн гол зорилт маань энэ л дээ. Монголчуудын уламжлалт байгаль хамгааллын мэдлэг гэж юу юм? Нүүдэлчин ахуй соёл гэж юу юм? Малчид маань юу бодож, юу хүсэж, юу мөрөөдөж явдгийг. Ер нь цаашдаа энэ одоо төдийгөөс өдий хүртэл уламжлалж ирсэн энэ нүүдлийн мал аж ахуй соёл гэдэг нь маань гол одоо онцлог юу юм? Юун дээр тулгуурлаж одоо манай соёл хөгжиж явсан юм? Цаашдаа хөгжих ёстой юм бэ гэдгийг бид дэлхийн нийтэд сурсан таниулж байна. Одоо яг 197 орны төлөөлөлд бүгдээрээ л наашаа нэвтэрч орж одоо ингээд арга хэмжээтэй танилцаад сэтгэл маш өндөр байгаагаа хэлжээ гэдэг бол нөгөө талдаа бас таны хэлсэнтэй санал нэг байна. Энэ дотор нийтдээ 81 үзэсгэлэнгийн павильон байгаа. 81 үзэсгэлэнгийн павильон гадаадын болон дотоодын яг энэ зөвжилт газрын дороотлыг буруулах чиглэлээр маш олон шилдэг туршлагуудыг танилцуулж байгаас гадна бас хүүхдүүдийн бас одоо манай эко клубын хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд хүртэл бас танилцуулагдаад явж байгаа. Хүмүүс ер нь оролцсон ирсэн хүн болгон л сэтгэл өндөр тэгээд ийм арга хэмжээ болж байгаа Монгол болж байгаа гэдэг хүн болгон бас монголоороо бахархаж байгаа сэтгэл төрж байгаа гэж найдаж байгаа тийм. Тэгээ эцэст нь таныг бас яг монголчуудтай хандаад уриалга хэлээсэй гэж хүсэж байна. Бас илүү оролцоогоо илүү тий идэвхтэй оролцоосаа гэдэг уриалга хэлээсэй гэж хүсэж байна. Тэгээ би дотроо бас нэг зүйл бас жоохон харамсаад байгаа. Тэрний яаж юм хэ манай ногоон бүс дээр 60 гаруй орны эрдэмтэд өдөр болгон одоо олон улсын эрдэмтэд судлаачид үр дүнгүүдэд танилцуулж хэлцүүлүүд өрнүүлж байгаа. Гэтэл ингээд зарим тохиолдолд энэхээр одоо нөгөө хөтөлбөрүүдэд сайн танилцуулгүйтэй бас холбоотой байж магадгүй. Хүн болгоны гар утсан дээр энэ аппликейшнийг суулгаасаа гэж хүсэж байгаа КОП 17 гэдэг. Энэ аппликейшн дээр авах юм бол хөтөлбөрүүд нэг нэгэнгүү эрхлэгчнийхээ мэдээлэлтэй гарах одоо концепц нь юу юм, хэлцүүлгийн үр дүнийг бүгдийг оруулсан байгаа. Тэгээ эндээс хараад сонгосон арга хэмжээнүүдээ ирээсэй гэж бодоод байгаа. Монголчуудын маань хийж байгаа хурлууд бол одоо жишээлбэл энэ цагаатаа танхим 170 хүний суудалтай. Тэгэд 200-аас 300 хүнтэй багт шингэхгүй ардуураа ингээд зогсоод арга хэмжээнүүд маань дүүрэн болоод байгаа. Гэтэл гадны одоо 5 твээс ирсэн эрдэмтдийн маань зарим төсөв танилцуулгуудын маань арга хэмжээ хэлцүүлгүүдээр маань одоо заал дүүргэлтийн хувьд бас харамсалтай нь бас бүрэн байж чадахгүй байгаа. Мэдээж одоо зохион байгуулалт бидний зүгээс заал дүүргэлтийг хариуцах үүрэггүй л дээ. Тухайн байгууллага маань өөрсдөө хүмүүстэй урилга гаргаад хөтөлбөрөөр танилцуулаад мэйлэр мэдэгдээд оролцогчтой бүрдүүлээд оролцдог. Гэхдээ би юу гэж бодож байгаа нэг л Монголд болж байгаа энэ дэлхийн хэмжээний одоо Нобелийн шагналын эрдэмтэд хүртэл одоо манай ногоон бүсээр яг одоо чуулаад сууж байна. Тэгэхэд ийм арга хэмжээнд болж байгаад хүмүүс маань өөрсдөө сонирхоод ирээд одоо энэ хамтын ажиллагаа өргөжүүлээсэй гэж урмаар байгаа, хүсмээр байгаа. Тэгэхгүй болохоор яаж юм нэхэр энэ тим өндөр зардал гаргаад Монголд одоо нөхдүүд маань ирж оролцоод ингээд өөрсдөө шилдэг туршлагуудыг танилцуулж байхад энд бас манай талын хамтын ажиллагаа талаас хайж байгаа хүмүүс маань бас би хамтын ажиллагаа бий болгож чадахгүй байгаа дүр зураг зарим нэгэн хурлууд дээр ажиглагдаад байгаа нь бол баг зэрэг сэтгэл одоо санаа зовж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд тэгэхээр хүмүүс маань хөтөлбөрөө хараад үнэхээр одоо дэлхийн хэмжээний ийм том эрдэмтэн судлаачид маш олон донорууд ирж байгаа. 60 гаруй одоо орноос бас донор одоо байгууллагууд ирсэн байна. Санхүүгийн маш олон банкнууд ирсэн байж байна. Маш олон одоо Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны маш олон төлөөллүүд ирсэн байж байна. Тэгэхээр энэ болгонтой та бүхэн хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг бид нар бүрдүүлчихэд байдаг. Хөтөлбөрөө гаргаад ингээд нээлттэй зарлаад явж байгаа. Гэтэл хөтөлбөрийн маань одоо ингээд харж сонирхоод бас ирж оролцоод хамтын ажиллагаа өргөжүүлээсэй гэж урмаараа нэгдүгээрт нь хоёрдугаарт ногоон бүс бол иргэдэд нээлттэй талбар тэр утгаараа хүн болгон ирж хүссэн арга хэмжээндээ оролцохоос гадна соёлын арга хэмжээнүүд өдөр болгон болж байгаа сонирхолтой ивэнтүүд болж байгаа учраас хүн болгоныг одоо ногоон бүсэд тавтай морил дэлхийд одоо Монголоос урьдчилан таниулах энэ талбарын нэг хэсэг байхыг бас урьж байна. Тэгээд оролцоод тэгээд шилдэг туршлага хуваалцаад мөн дээр нь хамтын ажиллагаа өргөжүүлээд тэгээд КОП 17-г Монголд амжилттай зохион байгуулсан түүхийн нэг хэсэг нэг гэрчин болохыг түүхийн нэг хэсэг байхыг та бүхнээс үлж байна. Маш их баярлалаа. Сайхан уриалга хэлж өглөө. Өдөртөө бид бүхэн та бүхэндээ КОП 17-гийн ногоон бүсийг хариуцсан
Эрдэнэ цалмантай уулзаж түүний байр суурийг хөрглөө. COP17 шууд амжилтын хөтөлбөр өргөжж байна.